Улс их хурлын сонгуулийн 16 дугаар тойрог Дундгов аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Баатрин амар санаа. За дөрөв үлгээ Дундгов нутагт Монгол Ардын нам 2016 оны сонгуульд Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүн Монгол Ардын намын мянган залуучуудын өнгө болсон, дуу хоолой болсон, түүчээ болсон, манлайл болсон амар санаагаа нэр дэвшүүлсэн. Амар санаа бол зөвхөн улс төрийн төдийгүй бизнесийн салбарт хариуцлагатай чадвартай ийм удирдагч менежер гэдгээ бол бас нотолсон ийм хүн олон ажлын байрыг бий болгож эх орондоо татвараа төлж за дээрээс нь энэ залуучуудыг манлайлах энэ хариуцлагатай байх, зарчимтай байх гэдэг энэ зүйлийг үнэт зүйлийг бол бас Монголын шинэ залуу үед бизнесийн салбарч төр улс төрийн салбарч гэсэн үлгэр дуурайл болсон. Ийм залууга дуу хоорой үлгээ Дундгов аймагта Монгол Ардын нам та бүхнээсээ илгээлт өрлөөж итгэл өрлүүлээч гэж ингэж томилж байгаамаа. Та бүхэн амар санаагийнхан алган дээр итгэл тавиараа илгээлтээр томилж явуулаарай гэдгийг та бүхнээсээ хүсэж байна. Хийсэн ажилдаа хэлэх хөвгтэй хариуцлагатай хүн гэвэл би бас Дундгов аймагт нэр дэвшиж байгаа амар санаа найзгаа хэлнэ. Бид бас бүтээн байгуулалт барьдаг, босгодог энэ салбарт хамтарч ажиллаж байсан. За бас Монголын ирээдүйн хойч үе болсон залуучуудыг сургаж хүмүүжүүлэх, Монгол улс эх орондоо хэрэгтэй хүн болж төлөвшүүлэхэд бас Монгол Ардын намын дэргэдэх оюутны холбоос удирдах ажиллахад хамтарч ажиллаж байсан. Монгол Ардын намаас Дундгов аймагт нэр дэвшиж байгаа амар санааг дэмжээрэй гэж нийт дундговчуудаа уриалж байна. Дундгов нутгийн иргэд өргөө олон түмэн та бүхэндээ эрүүлэн сайн сайхан бүхнийг өрөөж мэдчилье. Тэгэхээр Дундговын ард түмэн бол 2013 оны улсын ерөнхийлөгчийн сонгуульд надад их өндөр итгэл хүлээлгэж өндөр санал өгсөн аймагуудын нэг байгаамаа. Тэгээ би улсын хурлд 3 удаа сонгогдож ажиллахдаа их сайхан нутаг орон Монголынхоо уламжилт соёл аж байдал энэ тусгаар тогтнол нийт ард түмнийхэн том архивын төлөө тууштай байр суурь барьж ингэж ажиллаж ирсэн ийм хүн байгаамаа. Тэгэхээр манай дундговчууд бол уламжил, өв соёл нүүдлийн ахуйгаа сайхан хадгалсан ийм ард түмэн. Тэгээ бидний тэр дэвшүүлсэн, хэрэгжүүлж эхэлсэн, тодорхой үр дүнд хүрсэн энэ бодлогыг цаашдаа өргөжлүүлэхэд Дундговын ард түмэн маань урдын адил итгэл дэмжлэгээ үзүүлэх байхаа гэж ингэж би бодож байгаа. Тэгээ Монгол Ардын намаас нэр дэвшиж улсын хурлын сонгуульд өрсөлдөж байгаа манай залуучуудын төлөөлөл болсон амар санаад итгэл үзүүлнэ гэдэгт би өргөн дүүрэн итгэж байна. Би хэрвээ Дундговд байсан бол амар санаад саналаа өгсөн. Яагаад гэвэл би амар санааг хар багаас нь энэ хувь зээний сайн найз байгаа. Бас хувь зээний муу найз нас байдаг. Амраа бол сайн найз. Надад бол дандаа тусдаг. Тэгэл хаанаас ч гарч ирэл надад дандаа тусдаг ийм сайн зайтайс миний сайн найз. Тийм болохоор би амрааг бол бүх талаар нь дэмжиж тусдаг. Ер нь их хурлд ингээд санал өгж ийм гэдэг чинь юу гэсэн үг гэхээр их хурлын гишүүн хэрвээ хариуцлага алдах юм бол тэрийг сонгосон хүмүүс нь ингэж хариуцлага хүлээдэг. Ийм уламж байдаг олон улсын түүхэнд. Тэгэхээр дундговчууд бол маш азтай хүмүүс. Яагаад гэвэл амар санаа гэж ийм элит гаралтай аав нэг сайн хүн байсан талигч аав. Ийм удам сайтай тэгээ ийм сайн хүнд саналаа өгч жагаад арын чин дааж чадах ийм мундаг хүнд саналаа өгч жагаад манай дундговчудаас азтай хувь тайлантай хүмүүс маа та нарт баяр хүргэе. Улс их хурлын сонгуулийн 16 дугаар тойрог Дундгов аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Баатрин амар санаа.